Эрхэм үзэгч таны энэ оройн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр Eagle 22 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа бид Монгол судлалын өнөөгийн байдлын тухай ярихаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор Заяа Батархаг ураад байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр юуны өмнө Монгол судлалын өнөөгийн нөхцөл байдал ямар хөө байна? Хөгжлийн чиг хандлага хаашаа явж байна? Энэ тухай яриа эхлэх үү? За баярлалаа. Тэгэхээр та бүхэн ер нь мэдэх байхаа Монгол судлалыг хөгжүүлэх талаар сүүлийн үед Монгол улсын төрөөс шатраалсан олон арга хэмжээ авсан. Монгол судлалыг дэмжих сан байгуулаад Монгол судлалын үндэсний зөвлөлийн ерөнхий сайдын дэргэд байгуулад Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 1-2 гэсэн одоо сүүлийн хөтөлбөр бол 2018-аас 21 оны засгийн газрын уралдаанаар хэлэлцэж батлаад ингээд одоо үндэсний энэ хэмжээнд Монгол судлалыг хөгжүүлэх асуудал эрх зүйн баримт бичиг за санхүү нөхцөлийнхөө хувьд ч гэсэн чиг баримттай бодлогыг тодорхойлох нэгж байгууллагын бас юм тодорхой болсноор энэ салбарын хөгжилд бол тодорхой акс дэвшил гарсан цаг үе гэж хэлж болно. За тэр тусмаа ер нь Монгол судлалыг хөгжүүлэх хандлага бол дотоод гадаад гэсэн хоёр чиглэлээр ярих хэвээр. Гадаадын Монгол судлал сүүлийн үед Монголын улсаас Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлийн хүрээнд улс үйл ажиллагаатай уялдаад нэлээд акс дэвшил гарч байна. Нэг үе одоо зогсон байсан Монгол судлалын төвүүд эргээд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, за бидэнтэй нэлээд нэгт холбоотой байж зарим үйл ажиллагаагаа дэмжүүлэх, хамтран одоо томоохон үйл ажиллагааг зохион байгуулах. За бас Монгол судлалын чиглэлээр төв байгаагүй зарим улс орн шинээр төв байгуулах гэх мэтлэн одоо үндсэндээ ергэж хэлэх юм бол Монгол судлалын нэг сэргэлтийн үе эхэлсэн гэж хэлж болно. За дотоодын Монгол судлалч гэсэн мөн адил сургууль судалгааны байгууллагууд хамтарсан судалгаа хийх юм үндэсний хэмжээний томоохон бүтээлүүдийг төөрөх. За энэ чиглэлд бол одоо Монгол судлалын зөвхөн дотоодод өдөөгүй дэлхийн Монгол судлалын чиг баримжаа болох үс ийм нэг дэвшлийн цаг үеийг эхэлсэн ийм л үе байна гэж одоо товчролж Монгол судлал хэрэг юуг ойлгож байна? Монгол би бол нэг түүх мөх гэх тэр хавцаас сэтгэж байна. Тэгээ уламжилт ойлголтоор бол тийм. Ер нь 1959 онд олон улсын Монголч эрдэмтдийн анх дахь хурал болох үед бол үндсэндээ бол хэл бичгийн салбар за ер нь бол хэл бичиг түүх чиглэлдээ бол голлож байсан. За энэ үеэсээ эхлээд ер нь нэг хэсэг Монгол судлалд Монгол хэл бичиг түүх соёл за угсаатан судалж гэдэг юм уу ийм уламжлалт салбар бол юу амгаалж илээ. Тэгэхээр ерөөсөө Монгол судлал гэж юу юм бэ гэхээр энэ дэлхийд аль ч орнд энэ орон судлалын салбар чиглэлүүд бол байна л да. Одоо хятад судлалч гэдэг юм уу, Япон судлал, Америк судлал, Солонгос судлал гэдэг юм уу. Тэгэхээр энэ салбар чиглэлүүдийн гол зандлаа нь бол тухайн улс үндэстнийг нийгэм хүмүүнлэгийнх нь салбар чиглэлийн үүднээс харж судлах нэг ийм л зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр Монгол судлал гэдэг нь одоо одоогийн орчин үед өнөөгийн Монгол судлалыг юу гэж тодорхойлж ойлгож байна вэ гэхээр монголчуудын, Монгол улсын Монгол үндэстний хэл соёл түүх угсаа гарал за тэгээд дээр нь орчин үеийн Монголын нийгэм эдийн засаг улс төр хууль эрх зүйн энэ одоо салбаруудыг бүгдийг хамаатуулан ойлгоно гэж хэлж болно. Тийм ч учраас энэ Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр энэ Монгол судлаараа сүүлийн үед авч хэрэгжүүлсэн төрөөс гарсан шийдвэрүүд бол үндсэндээ Монгол судлалын чиглэлийг бол яг энэ хүрээнд тодорхойлж байгаа. Та нар хөндлөө нэг 2021 онд хүртэл үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа гэдэг. Тэгээ төлөвлөгөө өдөр төвүүд байгуулагдаж байна. Ер нь яг энэ хөтөлбөрийн амжилтыг ч гэдэг амжилттай бол хэрэгжлээ гэж үзэх хүн гол хэм шалгуур хэмжүүр нь юу юм? Их олон төвтэй болсноор юм уу? Олон арга хэмжээ зохион байгуулснаар юм уу? Яг ямар зорилгыг гэдэг. Ер нь тоон талаас нь арах юм бол дэлхийн одоо хэдий ч олон оронд Монгол судлалын чиглэлээр ажилладаг төв сургууль судалгааны байгууллага байх нь бол одоо бас нэг харуулах нэг том үзүүлэлт гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол бид чанарыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ хэдий ч дэлхийн олон орн яг энэ Монгол судлалын чиглэлээр сургууль судалгааны бодиттой үйл ажиллагаа явуулсан Монгол судлалаар албанлаар нэрссэн байгууллага нэгж тухайн одоо ихтэй сургууль байдаг эрдэм хэлгээний байгууллага дээр байна гэдэг бол маш том одоо илтгэр болно. За энэ бол гарцаа авахгүй одоо тоон талаас нь харах нэг үзүүлэлт мөн. За чанар талаас бол мэдээж ин хэрэг ер нь энэ Монгол судлалын үйл ажиллагаан дээр ямар чанарын дэвшилт гарч байгаа гэдэг бол чухал. Тийм учраас бид нар одоо Монгол судлалын чиглэлээр болж байгаа эрдэм хэлгээний хурлуудыг олон хурл болсон гэхээсээ илүүтэй ямар асуудлыг хөндсөн, ямар оролцоотой хурл болсон юм бэ, шийдэл нь юу байсан бэ гэдэг дээр одоо чанарын шалгуур тавьж байгаа зүйлүүд бол сүүлийн үед илүү одоо дамгаалж байгаа. Тэр үүднээс
одоо гадаад оронд зохиогч эдмийн хурал гэдэгт бид нар нэг оронд одоо зохион байгуулагдах тухайн орны хамаарсан гэхээс илүүтэй бүсчилж хөгжүүлэх, бүсчилж одоо энэ үйл ажиллагаа зохион болгох чиглэл рүү сүүлийн үед анхаарч байна. Тийм учраас өнгөрсөн жилээс эхлээд бид нар одоо Европ гэдэгт Европын Монгол судлалын хурал гэж жилд бүр нэг одоо Европын Монгол судлалын төвдөр зохион байгуулагдав. Өнгөрсөн жил бол Польшийн Варшавын сургуульд байсан. Азийн Монгол судлалын хурал бол Японы Токио хотод болсон. За одоо Хойд Америкийн Монгол судлалын хурал гэдэг бид нар одоо Пенсильвани их сургууль юм уу, эсвэл Вашингтоны их сургууль, Беркли их сургууль дээр ч юм уу одоо зохион байгуулах талаар ярилцж байна. Одоо удахгүй бас энэ тодорхой шийдэл хүрэх байхаа гэж бодож байна. Нэг хоёрт одоо бүтээл номын талаас гэхэд яг энэ Монгол судлалын асуудлыг хүндсэн суур судалгааны томоохон бүтээлүүд хэр гарч байгаа юм бэ гэдэг асуудал дээр илүү анхаарал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл ховь судлаачийн бүтээл чухал. Гэхдээ Монгол судлалын яг энэ амин чухал түлхүүр асуудлыг хүндсэн тэн дээр бас орчин үеийн энэ судалгааны онд арга зүйн үүднээс дэвшилт гаргасан ийм бүтээлүүд хэр гарч байгаа юм бэ? Тэр тусмаа томоохон асуудлыг хүндсэн багийн судалгаа хэр өрнөж байгаа юм бэ гэдэг дээр бид нар төлхөө анхаарч байгаа. Нэгэнт одоо Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой санхүү мөнгө зарцуулж байгаа. Хэдийгээр тэр нь одоо бүх үйл ажиллагаанд хөрөлцөхүйц хэмжээний байхгүй ч гэсэн тийм нэг алхам ихэлсэн явдал бол тэр гарч байгаа санхүүжилттэй бодитоо үр дүнтэй дээр нь далаацтай тийм үйл ажиллагаа арга хэмжээг санхүүжүүлэх чиглэлд бас одоо зарцуулж баталж ингэж өгч байгаагаараа энэ салбарын дэвшилт бол бас чандрын хувьд агс гарсан гэж хэлэх үндэс бий. Бус нутгийн хувьд бол дэлхийн хэмжээнд бол бус нутгаараа ингээд бүсчлэн чиг хандлага барьж байна. Хоёр хөршийн хувьд одоо манайх их сонирхож байна. Нэг хэсэг чи одоо нэлээд сонирхдаг гэж гад болцсон гэж ярьж ирсэн. Одоо ерөн сүүлийн жилүүдэд энэ өөрөө мэдж байгаа мэдээд урд хөршийн Монгол судлалын асуудал гэдэг бол одоо ямар хэмжээний өрнөж байгаа гэдэг нь бол баг бидний нүдний өмнө байгаа асуудал гэсэн үг. Тэднийг хувьд Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол судлалыг магадгүй дэлхийн Монгол судлалын төв болвол энд байна гэдгийг тийм том одоо зорилгын бийцтэйгээр үйл ажиллагаагаа явуулах, тэндээ одоо асар хэмжээний хөрөнгө зарцуулах асуудал бидний нүдний өмнө ил байгаа одоо нуух зүйл биш. Тэнд Монгол үндэстэн тодорхой тооны бас тийм ээ хүмүүс амьдарч байна. Энэ олон үндэстнээс бүрдсэн том улс гэдэг илтгэхийн хувьд бас энэ Монгол судлалын асуудлыг талаацтай хөгжүүлэх бүр төрийн тийм том бодлого бол урд төрсөд байна. Тэгэхээр тэд биднийг анхаарч Монгол судлалыг хөгжүүлэхээс илүүтэй Монгол судлалын төв, Монгол судлалын энэ одоо асар их том хүч дэлхийн улс орнуудаас одоо манад байна гэдгийг харуулах ийм одоо том зорилго бай. Тэгэхээр бусад улсаас одоо улстай өмнөд хөршийг зэрэгцүүлж ярих бол одоо ямар ч боломжгүй. За хойд хөршийн хувьд Монгол судлалын баялаг уламжлалтай хамгийн одоо чухал нь бол Монгол судлалын холбоотой асар их сурвалж баримт хойд хөршийн одоо сурвалж судалгааны байгууллага архив музейд хадгалагдаж байна. Тэр талаас бол дэлхийн Монгол судлалын энэ хөгжүүлж байгаа орнууд дотор хойд хөрш бол онцгой байр суурьтай. За хэдийгээр одоо уламжлалт төр Монгол судлалынх нь талаас ирч жаахан саарсан гэж үзэж болох боловч судлаачд нь бол байсаар л байна. Гэхдээ харьцангуй хойд хөршийн одоо судалгааны чиг хандлага бол уламжил талаа барих нь бас хэвээр явж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө сурвалжийн судалгаа баримт төрөлхтгүүнийг гаргаж нийтийн хүртэл болгох энэ чиглэлдээ бол анхаарсан хэвээр. Тэгэхээр дэлхийн Монгол судлалын одоо улс орнуудад ярих юм бол тэргүүлэх байр суурь хойд урд хөршүүд аль аль нь хүчтэй хадгалсаар байна гэж хэлж болно. Тийм. Гадард улс нэгдүгээрт хоёрт нь Оросын улбаны улс гэж явах юм шиг. Яг одоо тэгж ирэмлэхэд бол бас яг нөхдөд. Бид бол Монгол судлалын асуудлаар гадаад дэлхийд Монгол судлалын хөгжүүлэх асуудлаар үнэхээр урд хөршийг бол юу хий тэр жагсаалтнаас бол ангид авч үздэг. Яг тэгэхээр одоо жагсаалтаа ягаад тэгэхээр хамарч байгаа одоо судлаачдын тоо хийж байгаа бүтээл гарч байгаа одоо бүтээл номч гэдэг юм уу эсвэл явуулж байгаа үйл ажиллагаа тэндээс орж байгаа хөрөнгө гэдэг талаас ярих юм бол одоо ерөөсөө дүүцүүлэх ямар ч боломжгүй. Тийм учраас бид тэр жагсаалтаа Монгол судлалыг яг хөгжүүлж байгаа орос улсуудын жагсаалтанд урд хөршийг бусад улстай хамт эрүүл тавина гэдэг бол өөрөө ямар ч харьцуулшгүй зүйл. Бусад улс орны талаас харах юм бол зүгээр Оросын улбаны ус илүү хамгаалж ийн энэ төр гэж хэлэхэд бас жоохон төвхтэй. Тухайн улс оронд бол судалгаа шинжилгээний ажил хийж байгаа өөр өөрийн онцлогтой бас ингээд одоо дагны хандлага гарч ирж байгаа. Жишээ нь дөрөв хэллээ би. Орос нөгөө уламжилт дээр баримт хадгалагч байгаа баримт сурвалж дээр тулгуурсан сурвалжийн судалгаа хүчтэй
бас хэвээр байгаа бол зарим одоо Европын орнууд Монголын орчин үеийн нийгэм лөө илүү анхаарал нийгмийн судалгаар илүү анхаарал хандуулах гэдэг юм уу. Одоо бас тухайн сурал судалгааны байгууллагын барьж байгаа шиг хандлагаас шалтгаалаад бас бүгдийн нэг төвшөнд зэрсүүлж тавихгүй тийм нөхцөл байдлууд бий. Оросын албаны улсын судлаачид бол илүү тийм түүхэн сурвалж тал руу Европ бол орчин үеийн уламжлалт тийм юм. Гэхдээ бас одоо Монголын орчин үеийн энэ шашны асуудал, орчин үеийн түүхийн асуудал энэ төр судалгаа хийж байгаа судлаачид орчин улсууд бий. Ер нь нөгөө суур нь бол жоохон тэр уламжлалт. Хятадын хувьд ямар вэ? Одоо хятад бол ер нь нэлээд тасрангуй судалгаа хөгжүүлж байгаа. Хятад бол одоо ингээд зүгээр Монгол судлал гэдэг дээр нөгөө Монгол үндэстний хамарсан энэ судалгаа талдаа бол тэнд судалгааных нь асар их материалууд нь байна. Дээр нь тэр амьдарч байгаа хэр соёлоо тэгээд явж байгаа уламжлалт тэр эртний хоёрын заншлалын одоо байдлаа хадгалаад явж байгаа Монгол үндэстний доторх олон одоо өстөн угсаатам тэнд бас байна. Тэгэхээр судалгааных нь их хэрэглэгдэхүүн гэдэг юм уу эсвэл судалгааны тэр яг анхаарлыг татхууц дамгаа олон зүйлүүд бол урд хөршид байгаа. Дээр нь тэдэнд мөнгө байна. Тийм учраас гаргаж байгаа бүтээлийн тоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаа талаас ярих юм бол одоо бусад улс байдгаа бид ч одоо урд хөрстэй одоо гаргасан бүтээл чинь ямар хэдэн бүтээл гаргасыг яхад бол бид хажууд нь тоон талаар өрсөлдөх боломжгүй. Ганцхан бидний барьж байгаа зорилго бол бид илүү бодлогоо оновчтой тодорхой болгож байж урагшаалгах хэрэгтэй тэдний юм. Дээр нь яг бидэнд илүү боломж өгөө л дээ. Яг Монгол үндэстэн одоо өөрсдийнхөө язгуур онцлогууд хэн хадгалж байгаа илүү тийм боломж өнөөдөр Монгол улсад байна. Дээр нь мэдээ туурах тусгаар улс гэдэг бол тухайн улс үндэстний судалгааг сонирхож байгаа улсуудын хамгийн түрүүндийн анхаарах зүйл байгаа учраас хэдтэй судлаачдын татах хүч нь бол байсаалаа тийм. Хэдтэй судлаачдын хувьд илүү угсаатан чиглэл рүү судалж ин гэсэн үг. Тий, түүхэн судалгаа бол одоо хятадд хүчтэй хэвээрэл байгаа. Түүхэн судалгаа угсаатын судал байна. Ер нь одоо Монгол судлалын Монгол хэлний судалж гэдэг юм уу, Монголын соёлын судалж гэдэг юм уу, урт хөршид аль аль салбараар л одоо өчтөж байгаа. Зүгээр ер нь харин ихэнх одоо судалгаа хийж байгаа улсуудынх нь судлаачдын хэсэг нь бол монгол хүмүүс байгаа шүү дээ. Өөр монголчууд маань байгаа учраас тэд бас тоон талаас ч гэсэн хамаагүй давмгаалтай. Зөвхөн Монголыг судалдаг хятад судлаачд бол бий. Тэгэхээр Монгол судлалын одоо хамарч байгаа энэ ямар л чиглэлүүд байна. Тэнд альч одоо салбарт нь хятадын судлаачд ажиллаж байгаа. За уламжлал талаас бол одоо тэр Монголын хувьд ямар угсаадаг судлал энэ нь бол Монголын одоо Монгол судлаач. За тийм Монголын судлалын өндөр өнөөдөр бид дэлхийн Монгол судлалын төвийнхөө байр суурийг хадгалах энэ хүчээ бол нэг даалтааг байна. Энэ бол хоёр гол хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Нэгдүгээр бид тур тусгаар улс зарим Монгол үндэстний язгуур онцлогд хийж байгаа дэлхийн одоо энэ улс үндэстний доторх нэг ийм том боломж бол бидэнд байна. Хоёрт дэлхийн энэ Монгол судлаачид Монгол улс бол дэлхийн Монгол судлалын төвөө гэдгийг хүлээн зөвшөөрч байсан тэр үзэл баримтлал бол бас хэвээр байна. За үүнийхэн тодорхой бодлого бол олон улсын Монгол судлалын холбоо гэдэг дэлхийн Монгол судлалын эрдэмтэн судлаачдын одоо нэгдсэн сайн дурын нэгдсэн хамгийн том төрийн бас байгууллагын төв бол Монгол улсад Улаанбаатар хотод байна. Олон улсын Монгол судлалын холбооны наримтлах дарганы газар бол Улаанбаатар хотод түүний өдөр тутмын үйл ажиллагаа зохион байгуулах одоо ерөнхий нарийн бичгийн дарга бол Монгол хүн толгойлж одоо энэ үйл ажиллагааг зангидж явдаг. Энэ бол бидний бас нэг давуу тал болж байгаа. За судалгаа шинжилгээний талаас бол мэдээж гэрэг уламжлалт салбараа бид энэ чиглэлээр ажиллаж байгаа судлаачид маань аваад явж байна. Дээр нь одоо харин сүүлийн үед Монгол судлалын тэр хүрээг тэлэх үүднээс орчин үеийн Монгол судлалын чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагаа түүний дагалдаад яг Монгол судлалаас энэ Монголын улс төр нийгмийн эдийн засгийн хөгжилд авч болох үс тэр санаа сэтэл бүхий одоо үүднтэй судалгаа руу Монгол судлал орж эхэлж байгаа нь бас нэг тийм хөгжлийн дэвшлийн нэг шинэ магадгүй одоо бас нэлээд ач холбогдол тал руугаа явж байгаа. Практик ач холбогдол тал руугаа явж байгаа. Бас нэг шийдвэр байгаа гэж хэлж байна. Сүүлүүд яг Монгол судлалын салбарт гарсан гол бүтээлүүдүүд нь Монголд илүү их гараад байна уу? Гадны орнууд судлууд
Монгол сүлжээ төвд гараад байна уу? Тэгээ тоон талаас бол Монгол улсад тасралтгүй бүтээл гарч байгаа. Хөв судлаач судалгааны хавталыг гаргаж байна. За үүнээс гадна бид нар энэ Монгол улсыг дэмжих хөгжүүлэх бодлогын хүрээнд түрүүн би хэлсэн нэг хөв судлаачийн тагнасан бүтээлийг гэхээс илүүтэй үндэсний хэмжээний суурь судалгааны томоохон бүтээлүүдийг багяар гүйцэтгэх энэ ажил руу бол энэ Монгол улсыг дэмжих хөгжүүлэх хүрээнд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөийг тийш нь илүү бас одоо санхүүжилт өгөх бодлого барьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид одоо Монгол үндэстний хувьд энэ үндэстнийг нэгтгсэн туруу тусгаар Монгол улсын Монгол судлалын бодлогыг авч явж байгаа дэлхийн Монгол судлалыг төвчээлэх үүрэгтэй хүмүүсийн хувьд бол бид Монгол судлалын одоо энэ хөгжилд хөтлөгдөх биш өөрсдөө хөтөлж явах хэрэгтэй гэдэг ийм одоо зарчмын байр суурь бидэнд байдаг. Тийм учраас гарч байгаа бүтээлийн сүүлийн үед нэг том төвшөл бол үндэсний хэмжээний томоохон одоо бүтээлүүд гарах энэ чиглэл рүү бол нэлээд анхаарч байгаа. Ялангуяа Монголын түүхийн судлал, Монголын соёлын судлал. Ганц хоёр жишээ дурдсан. За Монголын түүхийн судлал дээр гэхэд бид нар Монголын эртний түүхгээ 5 бот бүтээл одоо түүхийн судлаач хамтарч гаргалаа. За Монголын нутагдах археологийн дурс хөтөлбөрийн нэгтгсэн одоо 7 бот бүтээл гарлаа. Тэгээд одоо Монгол улсад хадгалагдаж байгаа дэлхийд одоо цорын ганц гэж хэлж болох ийм Монголын түүхтэй холбоотой Монголын үндэсний намын мөн архив хадгалагдаж байгаа дурсгалуудыг цувралаар нь гаргаж дэлхийн монгол судлаачдын гарт хүргэх энэ чиглэлийн бодлогын ажлууд бол нэлээд яаж байгаа. Жишээлбэл одоо Йонасын судар гээд монгол хэлээр одоо бүрэн орчуулагдсан том бүтээл дандаа жинсэн дэмжигдэрч гэдэг нь орчуулсан энэ бүтээл бол Йонас судар Янши Монгол улсын үндэсний намаас ганцхан хадгалагддаг. Тэрийг одоо эхийн одоо судлаачд гаргаж тавих одоо тэр Йонас энэ түүхийг бид нар хамгийн одоо бас судалгааны хувьд бүдэг байдаг судлаачд бас төдийлөн их энэ чиглэл рүү анхаарлаа хандуулахгүй бас сурвалжтай холбоотой сурвалжийн одоо олдцоос юм хамаарсан ийм судалгааг өргөжүүлэх үүднээс одоо Йонасын судрын эхийг бид нар гаргаад хэвлээд олон нийт хөрөх жишээ нэг. Гэх мэтээр нөгөө ийм хүрээн өргөн бас цаана Монголын судлалын асуудал дээр нэлээд далаацтай явуулах шаардлагатай чиглэлээр бол бас өв дүнтэй ажлууд хийж байгаа. Энийх нь илэрлэл нь бол томоохон одоо цувралт бүтээлүүдээ шийдэж болно. За одоо жишээ нь сүүлийн үед соёл урлагийн их сургууль гэдэг тэгэхээр Монголын соёлын урлагийн одоо төлөвчүүдийг яг хөгжим бүжиг дуу гэдэг одоо төрлөөр нь гаргаад эхлэх жишээ нь. Тэгэхээр эн чинь бол магадгүй энэ дэлхийн монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа улс үндэс эрдэмтэн судлаачдаас бидэнд монголчуудад Монгол улсад энд ажиллаж байгаа монгол судлаачид илүү одоо үүрэх ачаа илүү оногдох үүрэг гэж байгаа учраас бид нар ийм чиглэлийн бас нэлээд томоохон бүтээлүүд дээр гаргах чиглэлд бол бас харьцангуй дэвшил ахиц гарч байгаа. Дээр чинь хэвлэл мэдээллээр нөгөө Монголын соёлын өвийг ЮНЕСКОд бүртгүүлэх гэдэг нэг тийм үйл ажиллагаа явагдаад байсан. Миний сонссноор нөгөө морин хуурыг бүртгүүлсэн ингээл өөр тэр үйл ажиллагаа танаатай хэр холбоотой байдаг. За яг соёлын өвийг бүртгүүлэхийн асуудал дээр бол бид шууд холбогдож энэ чиглэл дээр хамтарсан зүйл бол одоогор байхгүй. Яг тэр энэ чиглэлийг энийг анхаарсан бас босрол соёлынхоос энэ ямд одоо соёлын өвийн төвч гэдэг юм тусгай нэгж байгуулга байна. За одоо ЮНЕСКОгийн Монгол дахь салбар байна тийм ээ. Энэ чиглэл дээр илүү одоо тухайн байгууллага анхаарч явж байгаа. Зүгээр бид нар хамтын ажиллагааны сан солилцох за ер нь Монголын судлалын нэг огцон асуудал бол Монголын гэсэн зүйлээ бид өөр дээрээ бүрэн одоо эрхтэйгээр өвлөж авах тэрийг нэр дээрээ одоо энэ дэлхийн соёлын төвөнд бүртгүүлэх асуудал гэдэг бол гарцаа авах монгол судлалын нэг төлхөр асуудлын нэг мөн зүгээр шууд өнөөдөр монгол судлалын энэ дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд энэ чиглэлд ямар үйл ажиллагаа явуулсан бэ ямар акц дэвшил гаргасан байг үл яг бидэнтэй одоо шууд холбоотой хамаарсан зүйл бол одоогоор алга байна. Тэгэхээр яг биднээс ингээд Монгол судлалын салбарт их олон ажил хийж байна. Тэгээд энэ бол одоо шинэ залуу үед маань одоо Монголын өөрсдөө их орныхоо тухай мэдэх боловсрох шаардлагатай байдаг. Энэ чиглэлээр одоо боловсролын яамнаас ч боловсролын байгууллагууд танаа гаргасан ололтуудыг өөрсдийн сургалтын агуулганд нэвтрүүлэх үйл ажиллагаанд хэрэгэгддэг юм болоо. Ер нь танаас хувьд ингээд анзаарч байгаад ингээд хүүхдүүд чинь сурж байгаа
сурах хүчийг эдгэр хэр хангалттай тусгагдж чинь Монгол судлалын ч гэдэг юм. Монголын тухай одоо зүгээр Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа энэ салбар бүрийн эрдэмтэн судлаачид ерөнхий улс төрийн сургууль гэдэг юм энэ олон нийтэд хандсан одоо ном бүтээлүүд дээр бол голлох зохиогчор оролцоод үүргээ гүйцэтгээд явж байгаа. Түүнээс гадна энэ Монгол судлалын чиглэлээр гарсан бүтээлүүд бол босоор шийдвэрлэх спортын яамаар дамжаад одоо номын сангуудад түгээгдэх тийм ээ. Тэгээд бас энэ олон нийтийн арт хүрэх чиглэлийн ажлууд бол хийгдэл явж байгаа л да. Тэгээ бид хөрөнгө мөнгөний одоо бас нөхцөл боломж бүрэн дүрэн байдаг бол уг нь Монгол судлалын чиглэлээр гарсан ялангуяа үндэсний хэмжээний магадгүй одоо Монгол орны бүх аймаг сум цаашлаа одоо баг байдаг юм уу тэнд одоо ном соёлын тийм нэгж байдаг бол тэнд нь гарсан энэ үндэсний хэмжээний бодлогын бүтээлүүдэд түгээх ажлыг бол уг нь хиймээр байгаа юм. Гэхдээ бидэнд одоо байж байгаа олгосон зарцуулж байгаа хөрөнгө санхүүгийн хэмжээ бол бас тийм далаацтай үйл ажиллагаа явуулах боломжийг бол хязгаарлаж байгаа юм л да. Гэхдээ мэдээж хэрэг одоо гарч байгаа бүтээл ном болвол зөвхөн тэ судлаачдын болоод үлдэх юм эсвэл оны судалгааны хүрээнд төгөөдөхөөс гадна энэ томоохон одоо номын сангуудад төгөөж төгөөр дамжуулаад олон нийтэд хүргэх. За тэгээд залуу үеийн одоо энэ үед тэр хэл соёл дүүхийн мэдлэг энэ дэвшлүүлэхэд тийм ухамсар суулгах чиглэсэн байдлаар бол бас гараа авах болол явж байгаа. Тэр яг нөгөө мэдээллийн хэрэгсэл бол бас их чухал үүрэгтэй боловсролын байгууллагаас гадна мэдээллийн хэрэгслүүдэр одоо жишээ нь та нуусын судалгааны бүтээл түүхэн ном ингээ харахад бол жирийн бол уншаад тэр болгоныг уншихгүй хүртэм ч юм уу те. Тэгээд тэрийг жоохон хэлбэрсүүлсэн байдлаар хүүхдэд бол насанд нь тохируулаад тийм комик болдог ч юм уу тийм байдлаар хийвэл боломжтой юм санагдав. Маш чухал асуудал. За бид бол энд энэ ярьж төлөвлөж байгаа зүйл байна. Жишээ нь одоо энэ үнэхээр тийм одоо Монголын эртний түүхч гэдэг юм ингээд 5 бот бүтээлийг одоо жирийн судлаач биш хүн унших юм бол төвхтэй тэр чинь нөгөө яг эрдэм шинжилгээний арга зүйгээр бичсэн учраас бөөн ишлэл зүйлттэй байдаг юм. Тэгэхээр тэр тухайл би одоо нэг бүтээл дээр жишээж яриад байна шүү дээ. Түүнээс биш тэр олон бүтээлээс энэ бүтээлийг арай бас онцгойлж байгаа хэрэг биш. Зүгээр би жишээ татж байгаа хэрэг. Энэ эртний түүхийг нэгтгээд их энгийн хэлбэрт оруулаад нэг тийм ном болгоод нийтийн одоо уншиж сонирхоход зориулсан ийм байдлаар хэвлэх төлөвлөгөө бий. Яг өөрөө чинь хүндсэн хүүхд багчуудад сонирхолтой зурагт одоо ном хэлбэрээр бас хүргэх ийм гарцыг бол бид нар яаж хөөрч энэ чиглэлийн одоо судалгаа хийх төсөл хөтөлбөр дэвшүүлсэн судлаачдын саналыг бас судалж үзэж байна. Ер нь Монгол хүүхд энэ хойч үед Монгол хэл соёл одоо түүхийн ухамсарыг суулгах тэр одоо эрхэмлэн дээдлэх үзлэг төлөвшүүлэх асуудал бол гарцаа авахгүй Монгол судлалын амин чухал асуудлын нэг бол мөн. Тэгээ ингээд бид нар өнгөрсөн жил бол энэ Монгол хүүхдийн гарын авлага байхаар за одоо Монгол үлгэрүүдээс алийг унших хэрэгтэй. Одоо Монгол аман зохиолын дүрт зүг гэдэг юм уу тэр одоо ерөөл магтаал гэдэг юм уу аль эсвэл бол Монгол дуунаас тэр яг нэг Монгол багчуудын дуулж явах бас нэг мэдчих хэвээр ийм дуу одоо юу байх юм гэдэг нэг төсөл хөтөлбөр дэвшүүлсэн зүйлийг бид нар дэмжсэн. Тэгээд энэний үр дүн бас хүлээж байгаа. Энэ чиглэлээр бол гарцаа авахгүй бодлогоо чиглүүлэх ёстой байгаа юм. Үнэхээр бидний бас нэг бодиттой ажил хийгдээгүй байгаа нэг чиглэл бол энэ мөн. Өөрөөр хэлбэл Монгол судлалаа одоо бид нар яг нэг шинжлэх ухааных нь хүрээнд илүү бариад яг олон нийт рүү хандсан. Ялангуяа тэр залуу хойч үе рүү хандсан чиглэлийн үйл ажиллагаа бол дутмаг байгаа. Харин 2018-аас 21 оны тэр Монгол судлалын хөгжлөх үндэсний хөтөлбөрт энэ асуудал бол бүхэл бүтэн нэг юу болж орсон юм. Заалт болж. За тэгэхээр бидний цаг маань ерөнхийд харамсалтай дуусч байна. Гэхдээ яг нэг асуулт бас асуучмаар санагдаад одоо ингээд гадаадд монголчууд их гараад амьдэрч байна л та. Тэгээд тэдний хойч үе маань бас монгол хэл соёл нь алдагдж байгаа тийм нэг бүхэл бүтэн үе алдагдсан хүмүүс орж ирж байгаа шиг л байна л да. Тэгээд тэр хүмүүстэй ер нь яаж хүрч ажиллах вэ? Бид гадаадын монгол судлалын одоо тэгвэл гадаадын судлаачтай хамтраас гадна яг гарцаа авахгүй бидний холбогдох анхаарах хүмүүс бол гадаадд амьдарч байгаа энэ монголчууд байгаа юм. За гадаад харилцааны яам энэ хүрээнд бол бас нэлээд анхаарч ажилладаг. Гадаад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тэр хүүхдэд тийм ээ хэл соёлыг эзэмшүүлэх суулгах дээр яаж ажиллах вэ гэдэгт бид бас ярьж хөрж байгаа зүйлүүд байна. Энд хамгийн түрүүнд тэр гарын авлага ном бүтээлээр
хангах асуудал. Тэр чинь зүгээр бас ингээд Монголдо амьдарч байгаа Монгол орчинд сурч хүмүүжж байгаа хүүхдүүдээс арай өөр бүлэг бий болчлаа шүү дээ. Тэгээд яг эдэн зориулсан тэр ном гарын авлага тэдэнд шууд хаарна гэдэг бол бас эргэлзээтэй болцсон. Тэгэхээр илүү одоо гарцаак өнөөдөр бий болсон энэ бүлэгт зориулсан онцлог бүхий гарын авлагыг гаргах. За түүний түгээх чиглэлд бол бас бид анхаарч ажиллая. Ийм төсөл хөтөлбөрийг бас дэмжиж гэсэн бодол бол байна. За тэгэхээр цаг маань харамсалтай дуслаа. Уг нь ярих юм их байна те. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ирсэнд бас сонирхолтой яриа өгсөнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгчтэй манай энэ удаагийн нэвтрүүлгээр Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор Заяабаатар бидний урилгыг хүлээж авч Монгол судлалын өнөөгийн байдал, ер нь гадаад болон дотооддох Монгол судлалын одоо нөхцөл байдлын тухай сонирхолтой ярилцлага өглөө. Та бүхэнд бас нэгийг бодогдуулсан тийм ярилцлага болсон бахаа гэж бодож байна. Та бүхэн сайхан амраарай. За баярлалаа.